Эзэн, би бүхэлдээ таних. Би бүхэлдээ таних аврагч минь. Та миний сэтгэлийн төлөөсийг төлсөн бөгөөд надад байгаа эсвэл надад ирэх бүхэн таних билээ. Тэнэглэл, бардамналд автахгүй, харин өөрийнхөө нэр алдрыг ашиглахад минь туслаач гэж таны зүрх сэтгэл хэлж байна уу? Энэхүү залбирал нь Бурханд харилцах харилцааны 3 чухал зүйлийг ойлгоход бидэнд тусалдаг. Нэгдүгээрт, би өөрийг биш харин таних. Би өөртөө биш танд харьяалагддаг. Надад байгаа болон ирээдүйд ирэх зүйлс бол минийх биш таних. Миний хэн болох, хэн байх нь мөн л таних. Энэ бүхэн бидний итгэмжит байдлын гол суурь байх ёстой. Бидэнд байгаа зүйл Бурханых гэдгийг ойлгох нь биднийг түүнд бүрэн бууж өгөхөд хөтэлдэг юм. Хоёрдугаарт, та бол миний аврагч бөгөөд миний амийн төлөөсийг төлсөн. Энэ зарчим миний үйлчлэх гол сэдэв байх юм. Би алга ташилт эсвэл хүлээн авсан дэмжлэгийнхэн төлөө биш, харин Бурхан надад өгсөн авралын хариуд үйлчилдэг. Гуравдугаарт, таны нэр алдрын төлөө ашиглаж болох нөөц боломжийг олж авахд надад туслаач. Үүнийг боддоор хэрэгжүүлж болох үс тална гэвэл бид түрүүнд дурдсан 3 чухал зүйлийн 1 ба 2 дахь зарчмыг насан туршдаа онлын хувьд хувьчилж болгоч. 3 дахь зарчим нь цэвэр бодит амьдрал дээр хэрэгжих тухай юм. Үүнийг зөвхөн бүх зүйл Бурханд харьяалагддаг ба тэрээр биднийг өндөр үнээр худалдаж авсан гэсэн үнэн ойлгосны үр дүнд хэрэгжүүлэх боломжтой. Бурхан бидний гарт өгсөн зүйлийг бид хайхрамжгүй байдлаар эсвэл зүгээр л дэмий хоосон хэрэгцээг хангахын тулд зарцуулах үед бид нэрвийн хуваар биш, харин эзэн юм шиг аялаж байдаг. Бид хувийн аж жаргалыг материаллык баялаг олж авахтай адилтгадаг хэрэглээний нийгэмд амьдарч байна. Өнөөгийн нийгмийн амьдралын хэв маягийг ажил хий, зарцуул, илүү их хөдөлмөрлөл, илүү их зарцуул гэх маягаар дүгнэхэд буруутахгүй зэ. Энэ хэв маяг биднийг өөрт байхгүй зүйлээ олж авах шунал, сэтгэл ханамж, таашаалыг мэдрэх хүсэлд хөтэлдэг юм. Уриалга. Бүх зүйл Бурханд харьяалагддаг бөгөөд бүх зүйлийг түүний мэдл шилжүүлэх ёстой гэдэг ухаарлал нь биднийг чөлөөлөхийн сацуу, үүнд хичээл зүтгэл шаардлагатай. Бүх зүйл Бурханых учраас тэр миний амьдралын бүхий л талыг удирдан чиглүүлнэ гэдэгт би итгэх ёстой. Өнөөдөр бол их эзэн, би өөрт байгаа бүхнээ болон өөрийгөө бүхэлдээ таны алдрын төлөө ашиглахыг хүсч байна гэж дахин батлах өдөр юм.